хоол идэн гинэ. Бантантаа талах хэцүү хичээлэр эхэлж байна. Юу өгөлттэй бодлого юм уу? За өдрийн хоолоо идэх гэж байна. За сайн байцгаана үзэгчдээ нартай ч юм уу сартай ч юм уу өдөр маань Тайсон авааг үзгээд ороод ирээ да. Сайн байцгаана уу? Ийм сайхан өдрийн мэнд. За энэ өмнөх бичлэгэн дээр амар сонирхолтой юм болсон. Би ингээд та нарыг намайг гоё саба дараад фоллоу хийгээрэй гэд хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр бичлэгнээс бүр 10,000 subscribers орж ирсэн. За би тэрэн дээрээс амар баярлсан. Тэгээд та нар дахиад энэ удаагийн бичлэгэн дээрээс саба дараарай. Одоо 280,000 хүрэх юм бол би шууд дараагийн бичлэгийн маргааш чамаагүй оруулах болно. Энэ удаагийн бичлэгэн дээр болохоор бүгдээрээ бүтэн өдөр 10 жилийн сургууль руу явж суралцах болно гэх зөндөө олон сургуулиас асуусан. Тэгээд тэрний эцэст Индра Кибер гэж сургууль намайг сургуультай бүтэн өдөр байдлахыг зөвшөөрөөд бид тэр сургууль бүтэн өдөр суралцсан байгаа. Тэгээд амар сонирхолтой гоё гоё юмнууд их болсон. За тэгээд бүгдээрээ альбом ёсоор сургууль сурсан нэг өдөр л явцгаая. За одоо өглөөний 5 цаг 56 минут болж байна. Хичээлд явж байна би. Автобусандаа суухаар явж байна. Би ч одоо сурагч хүн шүү дээ. Сайхан автобусандаа сууж хичээл номондоо явахгүй бол манай сургууль цаанаас автобустай сургуулийн автобус маань ирж намайг авахын гэсэн. За тэгээ бүгдээрээ явж ямарсан. Автобусандаа суунаа. За автобус маань ирсэн байна. За сургуулийн автобусандаа суугаад хичээлдээ суцгаая. Явцгаая бүдэж болгоч. Автобусныхаа хаалгыг онгоолгох гэж байна. Онгооч. За сайн байна уу? За автобусандаа суугаад сургууль дээрээ ирлээ. За миний эхний цаг таквондогийн хичээл гинэ. Сургуулиас маань надад таквондогийн ингээ хувцас бэлдсэн байна. Бүгдээрээ энэхүү хувцсыг өмсөөд таквондогийн хичээл сууж үзье. Би амьдралдаа таквондогоор хичээлж үзээгүй амар айж нааг аваа шидчихвүтэл гэж бодож байна. Таквондогийн хувцас өмсөж гин та нарт харагдаж гин үү? За одоо энэ өмдөө өмсөж гин үү? Бурхан минь таквондогийн хичээл ордог сургууль мургуул одоо ингээ байдаг болсон юм уу те? Энд чинь тусдаа сургалтын төв дээр заадаг юм биш байсан юм уу? Яны ямар амар хэцүү хичээлэр эхэлж байна. Зяа Тайсон гүж байна. Энэ ингээ манай ангийнхан. Дараа ордгууд яаж юм бэ? Яа би өглөө. Ямар амар бэ? Ой, бити өглөө таачаа. Яа. Түгээ чадахгүй байна. Яа. Хосгаач юм. Баруун хэлээс хаашаа тавлаа. За эндээс үлми дээр. Тэжгээш тийш. Үлми өвдөгдөө. За. Тэгээ өршлөхтөө. Эхлээд хаяа эсвэкээс бичээ. За. Нэг үлээ. Баяр. Өршлөхтөө. Заахад тавлаа. За. Та одоо нахаа hodыг өсөж яг 2 3 Я! Би чань таконд ч байсан. Яа. Ихний цаг завсарлаа. Яа бүр таконд гэдэг чинь байт юм байна. Би ч одоо 10 жилийнхаа формыг өмсөд ирсэн чинь тийм байдгүй байна. Ингээ цаанаас нь одоо хувц өгчээд тиймээс сургуультай зориулсан хувцсын бүгдээрээ өмсцгөөе. Сургуулийн хувцыг өмсчлөө. Дараагийн хичээл маань усан сэлэлтийн хичээл гинэ. За одоо усан сэлэлтийн хичээл рүү орцгоё. Би тэгтээ усан сэлэхгүй. Яа тэгвэл би усан живжээсээ айдаг болохоор ус руу нарвал гай болж ухаалт олчихно бэлий. Би энэ сургуулиас усан сэлэлтийн хичээлийн амар онцлмоор байгаа. Ингээд бага ангиас нь ингээ хүүхдүүдэд усан сэлхийг ингээ зааж өгдөг. Өөрөө сургуультай ингээ бассейнтай. Би бүр анх удаа юм бассейнтай сургууль мургуул харсан. Амар бөхчм өрөө байд юм бэ. Хүн одоо би ч одоо эдний насан дээр живээд явж исэн байтал эднэр чи ингээ миний насан дээр сэлэн явж байгаа ямар айхтар өгтөө те. Дараагийн хичээл хятад хэлний хичээл гэж байна. За өнөөдөр бүгдээрээ юм сурсан их хөгжиж дэвшсэн сайхан өдрийг өнгөрөөх нэ. Лаоси хао. Мама. 现在几点11点10分。It. Одоо. Шэнзай гэдэг нь одоо гэсэн үг гинэ. За манай шин сурагч хичээлээ бичиж чадчихна. Оо нэг хагас усан юм. За яаж дуудахыг нь сонссон те? Шэнзай. Дуй, шэнзай. Шэнзай. Тийм. Энэ нөгөө нэг юм хөгтөө тэр нэг юм зураас байгаа шүү дээ. Аха. Эндээс хатаад яаж дуудаж байгааг нь харагдаад байна. Энэ гэдэг доош байгаа учраас шэнзай. Энийг доош дуудаж байгаа. Аха. Ингээд
Зургийн дарааллын дагуу энийг А энэ хоёр чи ингээд нийлэхээр шин заа юу болоод байгаа юм тий. нийлэхээр Би хоёр өөр үг юм болоо гэж боддоодсэн шүү дээ. нийлүүлээ гэж. Натаа өгч юм уу? Йоо бурхан минь нараа бэлэгтэй болсон. Бас нэг моточ ихтэй боллоо. Би ч одоо сургууль сураад байл баг дэлгүүр нэгчих юм шиг. За хятад хэлмийн завсарлчлаа. Одоо дараагийн хичээлд явах чинь. Өнөөдөр арай л их цагтай байгаад байна. Тархиндаа маш их мэдлэг хийлээ. Хятад хэл сурлаа, анимашн хийж сурлаа. Таквандо ч болчлоо. Юу ч болчих бурхан минь ёо. Одоо математикийн хичээлдээ сууцгаая. Нэгдүгээр ангийн математик. Нэгдүгээр ангийнхан дондоо л математик бол үнэн гашраачих байх л гэж бодод. Камер утсан ч гоё юм. Таан гаж ирэхгүй мүү? Юу өгөлбөртэй бодлого юм уу? Юу вэ? Сундар ангитай 10 наалт байна. Дараа нь 3 наалт байна. Нийт хэд болсон бэ? Хэд юм болоо өгтөдөө 4.17 нэг чи. 4.17 гэж хэлвэ. Юу гэсэн үг юм бэ? Би бүр ойлгохгүй. Тэр хичээлээ амир хичээнгүйлэн хийж байна. Хоол идэн гинэ. Ямар гоё вэ? Нэгдүгээр ангид нэг юм гоё. 10 жилд ингээд гоё түмпэнтэй гэх юм одоо юм тогоотой л өгдөг гэсэнтэй тэр шиг юм хоол өгөх юм байна. Баялаа. Оо ян гоё нэртэй талах вэ? Энд дэлгүүртдэг атар талах биш вэ те? Биш. Манай цагаад өөртөө ярьдаг. 5 дугаар ангиас хойш ийм сургуулиас ингэж өгдөг хоол идээгүй амар удчихин. Тэгээд одоо ингээ баг 15 жилийн дараа ингээ хоол идэх гэж байна. Тэг гоё яна сургуулийн бол бүгдээр хамтдаа идцгээе. Зя юм гоё. Бантантай талах. Амар гоё амттай байна. Бүр амар гоё амттай байна. За би хоолоо бүгдээ нийцсэн мундаг сурагч байгаа шүү. За ингээ манай ангийнхан бүгдээр хоолоо идэж байна. За тэгээ энэхүү сургууль маань зүгээр ингээд дууч муулахыг зааж өгöd байгаа юм гээл үгүй. Маш олон төрлийн хөгжмийн зэмсгүүдэд тэрэн дээр үл яаж тоолохыг зааж өгдөг. Бүх хүүхдүүдэд хүрэлцэхээр маш их хэмжээгээр гоё байдгийн байлээ. Хөгжмийн хичээл завсарсан. Одоо эмчийн гөрөнд ирүүл байгаа хэсгээ шалгуулах гад явж ийн үхэх гээд байна уу, амьдрах гээд байна уу гэдгээ бүгдээрээ шалгуулцгаая. Даралтын үзэж үгүй за. За. Ер нь та өөр ямар даралтын мэдэх вэ? Стамтгүй. Хүний ер нь бол ямар зүйл гэсэн үг л дээ. Энэ бол 110 далтай л гэдэг юм. Тэг би ямар сүв? Тэгээ өхөж мөхгүй юм тий. За одоо англи хэлний хичээлд орох гэж байна. Англи хэлний хичээлийн ингээ гадаад багш орд юм байна. Say hi. Good morning, everyone. Good morning, teacher. Perfect. Okay, so how many of them? 2 or 1? We have 2. Perfect. High five. Nice one. Англи хэлний хичээл нээр сонирхолтой Nice юм. one. Би ийм англи хэлний багштай байсан бол үүдээ англиар бүр амар ярьж байгаа. Love pets. Right. Oh, it's my favorite It's your favorite one. Perfect. Nice one. Perfect. So you got this. Is not straight. It's За энэ ингээд chill room гээд өрөөтөн байна. Энд нь ингээд чиллэрмэр байвал орж ирээд ингээд чиллэрч болд юм байна. Одоо би нэг 5 минут чиллэрлээ. За дараагийн хичээл маань болохоор хим биологи хичээл орсон. Хим биологи хичээлж одоо ийм нүдний шил зүгэж VR-аар хийдэг болчихжээ. Одоо ийм дээр үед ч одоо зүгээр номон дээрээс юм хуудлаад юм сурдаг гэсэн бол тэр үе маань өнгөрчээ. За түүний араас л програм хангамжийн хичээл болохоор орсон байгаа. Надад хамгийн их таалагдсан зүйл нь гэх юм бол бүх компьютер нь Apple-ийн компьютер байсан. My God ийм сүүлийн үеийн юм дээр хүүхдүүд юм ааж гинэ гэдэг чинь тэднэрт ямар их ингээд тэднийг хайрлаж байгаа, кэрлж байгаа вэ гэдг нь энэс та бүхэнд харагдаж болох нэ. Одоо бүжгийн хичээлд явж гин. Амьдралдаа хизээж өдөрт ийм их хичээл сууж үзсэнгүй. Надад л амар чаленж өдөр болж байна. Би зогсоо. Би яг би зогсоо. Багшаа зогцоолоо. Үгүй аха энэ зогсоо. Тэгээд зогсоо. За ганц уу гэлч. За одоо 3 дугаар ангийнхантайгаа зөв бүжгийн хичээлд орох гэж байна. Юу нь ямар бүжиг? Монгол бүжиг юм уу?
Одоо чөлөөт бүжиглэж юм. За бүжгийн хичээлээсээ завсарлаа. Одоо өдрийн хоолнд орох чинь 2:10-аас хичээл маань тарна гинэ. Өглөө 8-д эхэллээ. Oh my god, хоолны заалын дараа би бүр юм сургуулийн хоолны гаанц хараагүй бүр амар удчих амар гоё. Тэнд бүр ширхгийн хоол зарж ийн ямар гоё юм бэ. За иймэрхүү хоолнууд байна. Яа, миний дуртай хоолнууд чи харагдаж байна да. За ингээд манай ангийнхан ингээд очирлаад хоолндоо орж гинөө. За өдрийн хоолоо идэх гэж байна. Амсч үзье. Төмснөч мөл. Ямар гоё юм бэ? Одоо үдээ хоолоо идчихээд унтлагын цагтаа гэсэн. Тэгээ бүгдээрээ сайхан хоолоо идчихээ тэгээд уулзцгаая. За одоо өдрийн унтлага болох гэж байна. Тэгээд одоо сүүлийн үеийн сургуулиуд ч айгүй гоё унтуулдаг болсон юм байна. Тэгээд одоо би тэдийн ингээд сандал хойшоо олоод унтах юм байна. Бүгдээрээ сайхан амраарай. 40 минутын дараа унтас ирээд олцгаая. Ясан сайхан дуу муу сонсч унтдیں۔ Би одоо унтлаа үзэж дээ. Баяртай. За унтас ирчээд би сэтгэл зүйчийн өрөөнд орж ирээд сэтгэл зүйчтэй уулзсан. Сэтгэл дотор байгаа бүх сайхан бухимдлаа уудалж тайтгараад тэгээд энэ ингээ илсэн дээр ингээ зураг мураг зурлыг тайвширдаг гэд илсэн дээр бас би зураг зурж үзсэн. За одоо энэ ингээ миний сүүлийн цагийн хичээлээ. Ер нь бол дөрслөг хурлаг гэдэг хичээл. За одоо энэ дээр бүгдээрээ сайхан зураг зурх нь. Хоёлаа зурж зурх уу? За эдгээр зургуудаас сонгоод зурх юм байна. Болж өстэй. Зя зургийн хичээл маань бараг өндөрлөх гэж байна. Ингээд сайхан. Одоо энэ хамарны гушууг ингээд будаад ер нь дуусч байна. Тэгэд энэ дээр гарын үсгээ зураад энийг хүүхдэд бэлэглэе гэж бодож байна. Ийм сайхан зураг зурлаа. Өөрийнхөө зургийн 10-аас 10 өглөө. За өнөөдрийн хичээл дууслаа. Баяртай. Сайн уу? Би ингээд 10 жилийнхаа хичээлийг тараад одоо гэртээ явах гэж байна. Сайн уу? Юм билээ. Тэгсэндээ. Бенжино. За та бүхэн минь бичлэгээ үзээд дууссан баха. 5 сарын 9-ний өдөр манай Индра Кибер гээд миний өнөөдөр сурсан энэ сургууль маань 1 жилийн тайлант хөтөлбөрөө эцэг эхчүүдэд үзүүлдэг тийм тайлан байлангаа тавих гэж байгаа гэсэн. Тэгээ тэрэн дээр би бас намайг урьсан. Тэгээ би өөрийн биеэр бас очихоор болсон. Тэгээ 5 сарын 9-ний өдөр та нар дэлгэрэнгүй мэдээллийг энэ аягаас авах боломжтой. Тэгээд тэр өдөр надтай уулзахыг хүсэх юм бол та нар энд ирэх боломжтой шүү. Тэгээд Индра Кибер сургуулиас сурахыг хүсэх юм бол энэ доораас ингээ би дугаарыг үлдээч. Надад тусалсан сургуулаа би гоё дэмжмээр санагцсан. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт туслаа. Конец фильм яарал дарна. Дараал хүлдэн. Хөлдөөл өхөн. Өхөөл огч нь. Баярлалаа баяртай.